За сайн байцгаана уу YouTube-ийн үзэгчдээ. Бичлэгээ дандаа удааж оруулдаг дуучлаарэ. За ингээд ээлж нэгэн влог орж байна. За энэ нь болохоор бүр 5 сард бичсэн влог байгаа. Тэгээд ингэж удааж оруулдаг дуучлаарэ. Би энэ бичлэгээ шууд оруулчих гээд бодож исэн чинь Instagram дээрээ дууг нь яаж оруулвал зүгээр вэ гэсэн хүмүүс ингээд өөрөө voice over хийвэл зүгээр гэдгсэн. Надад ч ер нь влог үзэхэд хүний ярьсан бичлэг илүү гоё байдаг хгүй юу? Тийм учраас би ингээд яриад оруулж байна. За ингээд өглөө хичээлдээ бэлэн болж байгаа шүү вэ. Уучлаарай үгүй байсан байх шүү. Оройны скин кэр байсан байна. Би ер нь бол орой усанд орж үсээ хатаачаад тэгээд унтуул амар идэхгүй юу? Өглөө үсээ угаах цаг жоохон амжихгүй байгаад идэг айгу яарж гардаг. Тэгээд орой бас үсээ угаагаад унтах гингүүд үс хатахгүй айгу удаад идэг гэсэн болохоор юм сенс авсан. Тэгээд ер нь бол айгу таалагдчихж байгаа сенс маань. За одоо өстөж инхнээсээ өглөөний арьс арчилгаа хийгээд хичээлдээ бэлэн болж байна. Миний одоо эргэлж байгаа энэ Centella гэдэг нарны тос надад айгу таалагдчихж байгаа. Ер нь яг будагны дор түрэхэд айгу гоё, тий тослогдуулж мослогдуулахгүй. Ер нь л айгу таалагдчихж байгаа. Та хэд бас Монголд байдаг байх гэж бодож чинь тэгээ санал болгож байна. За би тэгээд өглөө буцаад хамгийн түрүүнд хийдэг юм маань нүрээ буддаг. Тэгээ нүрээ будж дуусчаад өглөөний цагаа бэлтжээ. Тэгээ найзалгаас ирээдэг. Тэгээ цуг өглөөний цагаа уугаад хичээлдээ явдаг аа. Hi guys. Өнөөдөр нэгд өдөр би тэгээд сая хичээлээ тарчаад хальт бенто өдрийн хоолоо идчихэд одоо ажил руугаа явж байна. Би өнөөдөр 1:30-аас 5 хүртэл ажилтай. 3 цаг 30 минут юм уу? Ер нь бол айгу богинохон ажиллана. Тэгээд 5 гэж тараад би гэрээхаа ойролцоо кафед сууж шалгалтандаа бэлэн гэж бодож байгаа. Өнөөдөр 5 сарын 26-ны өдөр. Тэгээд би 6 сарын 21-нд шалгалттай байхгүй юу? Тэгээд нэлийн чухал шалгалт учраас бэлтгэхгүй бол болохгүй. Ер нь бол сайн авах хэрэгтэй. Тэгээд миний бэлтгэл бол маш муу байгаа. Миний хүссэн хэмжээнд өөрийнхөө хангалттай хэмжээнд бэлдэж чадахгүй байгаа болохоор жоохон сэтгэл дундуураагаад байгаа. Тэгээд ямар ч л лсэн чадхаараа бэлтэндээ. Өнөөдөр гадаа 27 градус аюу халуун өдөр байна. Би өчигдөр ийм топ авсан бохгүй юу? Цагаан топ тэгсэн чинь би томдуулаад авсан мөлий. Би уг нь анх Японд ирэхдээ XS өмсдөг байсан. Тэгээд тэгсэн чинь саяхан нэг дэлгүүр ороод баахан хувцснаас би XS-ийг аваад өмсч үтсэн чинь зарим нь орохгүй заяа. Тэгээ ингээм амар бариад тэгээ би за S өмсдөг болсон байх гэж бодсон байхгүй юу. Тэгээд энийг зөвөр шууд өмсөхгүй авцсан чинь надад жоохон дундаад XS-ийг авах байсан байна. Ажил дээр ороод ирлээ. Яг би одоо харих гэж байна. Одоо цаг 10:40 болж байна. Бараг 11 болох чинь. Гэртээ харих гэсэн ярил бараг 12 болох байх. Тэпээс нэг матийн нэг бүтэн пейпер хийлээ. Амар хэцүү байна. Ер нь бол бүгдийг өмнө бодож исэн, үзэжсэн чаддаг юмнууд аахгүй. Тэгтээ амар мартсан байна. Иймэрхүү байна. Гэс нэл орчоод тэгээд гэс харьцгаая. Яг би энэ харж явна. Гадаа маш гоё. Хөнгөө машин зүйтэй аюу гоё юм. Энэ гудамжийг харалтаа маш чимээгүй. Тэгж би цүнхээ солихгүй бол яа. Хүн цүнхтэй. Энэ харалт амар том байгаас тий. Уртаа уртсан чинь нуруу амар өвдөж байна. Ханаа өрөхгүй болохгүй мэн. Өдөөс нэг хүн ирж байна.
Ер нь бол айгүй ядарч ийн. Маш хүн цүнхтэй. Бас ажилласан. Хичээлээ тарих зөндөө ажилласан. Гэхдээ хичээлээ тарьж байгаа болохоор гоё юм. Яг нэг юм хичээлээ хийж агаад тэгээд нэг юм харах мэдрэмж амар гоё идэг. Монгол дахтас ингээд орой кафен дээр сууж хичээлээ хийж агаад тарьдаг гэсэн бохгүй юу? Яг юм нэлээ орой болсон байдаг гэсэн. Тэгэхэд яг Японд ирснээс хойш орой ингэж хичээл хийж байгаа тариагүй амар ууц. Ер нь баг Японд ирснээс хойш орой гадуур хичээл хийж байгаагүй мэн. Тэгээ ингэсэн чи яг Монголд байгаа юм шиг амар гоё. Танил дотн мэдрэмж авч ийн. Одоо ингээд энэ машинтаа хүмүүс намайг харж байгаа болов. Хар шинэггүй ингээд бичлэг хийцэн. Хотын годмаар алхацсан. Тэгээд гэртээ ороод бичлэг хийхээ мартчих уу. Тэгэл гэртээ ороод муудцгаах бах. Маргааш уулзцгаая. Бай бай. Яг би сая хичээлээ хийж агаад одоо харих гэж байна. Намсын дэсэн болохоор ирж чадсангүй. Би сүүлийн 2 хоног бүр влогоо бичгээ таг мартсан байсан. Тэгээ 2 дахь 3 дахь ерөөсөө влог бичээгүй. 2 дахь удаа яасан бэ гэхээр миний гиз брамер өвдөд өглөөнөөс ер нь өдөр хүртэл өвдөд тэгээд хичээл тараад арай гайгүй болоод тэгээд би хичээлээ тараа шууд ажилдаа яваад орой 9 хүртэл ажиллаад ер нь тэгэл тэр өдөр дууссан байхгүй. Тэр нь бичих заавч байгаагүй мартцсан байсан. Тэгээ 3 дахь өдөр болохоор би хичээлээ тарчаа шууд гэртээ ярьсан. Тэгээд тоол мал хийгээд ер нь гэртээ өнгөрөөсөн болохоор бас дүрснийх аваагүй. Гадаа бороо орох гээд байна юу вэ? Би тэгтээ яхав шүртээлтэй. Гэтэл бороо орно гэж байхгүйсэн шин. Одоо нэг амар ширүүн биш байгаа болохоор дэлгүүр ортлоо шүргөө өвчий. Тэгээ би 101 дэлгүүр орж бичгийн цаас авах хэрэгтэй байгаа. Бичгийн цаасан дээр бүх томьёогоо биччихвэл надад амар идэх хэвгүй юу? Би өөрөө бол болохгүй юм шиг байна. Хүнээс ингээс асуугаад авчий. Oh, sorry. Яг hello guys, одоо оройн 10 өнгөрч байна. Би гэртээ ирээд тоолмол ичээд тусанд орчоод байж гин. Би бүр лого хийгээ мартаад байна. Ойр тийг болохоор ингэж юм хийхдээ камер гаргаж ирж бичгийг мартаад байна. Би сая нөгөө нэг А4-ийн бичгийн цаас хайгаа явуулсан. Олсон. Ингээд 60 ширхгэн 100 yen гэжсэн. Гэхдээ би одоо энийг дахиж ашиглахгүй шүү. Ер нь бол нэг 10 ширхгэн ашиглацал үлдсэн. Ашиглахдаггүй. Тэгээд би нэг юм таад энэ усыг TikTok дээр харж ирсэн үү? Үгүй. TikTok дээр ингээд энэ юм тураадаг ус камер одоогдсан баггүй юу? Гадаад хүмүүс хэлэхтэй болохоор ингээд ус шиг амттай минь гэдсэн баггүй юу? Тэгээ би туршиж үзэх гээд авсан чинь амар сонир амттайсэн. Нэг тийм өөр байна. Харин тийм бааз. Тийм амттай. Тэгээд нэг тийм ус шиг биш. Аршаан юм шиг юу? Тийм нэг тийм. Надад бол жоохон юм шиг санагдсан. Ууж болохгүй болно ш. Гэхдээ би ингээ гоё амттай усан дуртаалахаар надад бол жоохон таалагдаагүй. Надад зүгээр ингийн усан таалагдсан. Би одоо ингээ шалгалтандаа бэлтэж байгаа байхгүй юу? Японы эсэлтийн ерөнхий шалгалт гэх юм уу? Одоо гадаад хүүхдүүдээс авдаг эсэлтийн ерөнхий шалгалт өгч байгаа байхгүй юу? Тэгээд тэрэнд бэлдээд байгаа. Тэгээд би тэрэнд болохоор хим, физик, мат, япон хэл гэсэн 4 хичээлээр өгөн заяа. Тэгээд бүгднийг япон хэл дээр өгөн. Тэгээд хамгийн амар нь би саяхан л бэлдэж эхэлсэн. Би бараг сарын өмнөөс л бэлдэж эхэлсэн. Би бүр YouTube үздэг хүмүүстэй нүүснээ ч хэлэг байгаа юм. Шинэ байрандаа нүүж орсон. Тэгээ удахгүй тийж аваад нэг хом төр хийхийг бодноо. Үнзээ за маргааш уулзъя. Bye bye. Яг өглөөний мэнд guys. Өнөөдөр бүр айгүй халуун байна. Би бүр гэртээ халууцаад байна. Тэгээд жоохон юм нэмгийн мөнгөсмөр санагдаад майк өмсчлөө. Тэгтээ Японд ингээд дээгүүрээ юм арьсаа гаргасан хууц өмсч явах ер нь жоохон хэцүү байдаг. Тэгсэн хэрнээ амар богинохон юу бүхтэй хүүхдүүд охтууд явж идэг.
Японд богино ниппо өмсөх зүгээр. Гэхдээ дээгүүрээ чинь топ богинохон их арьс гарсан, нуруу цээж гарсан юм өмсөх ер нь жоохон хэцүү. Надад л одоохондоо нэг хамаагүй байгаа. Өмсөн надад тэр нь тухтай байвал тэгэл хамаагүй гэж боддог. Өчигдөр гэртээ өглөө идэх өглөөний цайныхаа хүнсийг авах марцсан байна. Би банан идэж гарчаад хичээлдээ явж явах замдаа гадуур идэ гэж бодож байна. Би ажиллаад гарчаад дэлгүүр орж хэдийн авчаад харж явна. Амар ядарч юм. Цүхэн хүн нуруу үдчих, хөл үдчих. Нэзэлээд цүхэн дутуу болчихж байгаа. Ажлаасаа орж ирээд. Бүрээ ихлээд нэрлхэмсаа хэмэлцээ сонгуулах юм болцсон. Одоо ми ажиллаж байгаагаа сая яасан гээч би явж исэн чинь өөдөөс ингээд нэг танихгүй надруу чиглээ гүгээд ирдیں۔ Тэгээ хурж ирээ намайг тэрчтэй. Тэгсэн чи танихгүй юм биш манай найзал ирсэн байна. Гадаа амир гой долоохан юм тий. Би одоо ингээд явж байхад хүмүүстэй амир тэнэг харагддаг. Би мангар харагдчихна уу ингээд хоо. Тэр үед ч манай гарын мөрөх их сайн ажилласан да. Зондоо. Өгд урдаа 10 сэдвэр нөртөг болдог. Зэрэг өглөөний мэнд би шинэ чигүүд явж байна. Ажлынхаа ажил ирсэн. Ажилдаа орохоос өмнө юм идэх чинь бисээ гэрээсээ юм идэггүй гараад ирсэн. Би угаасаа 2 хүртэл ажиллахгүй юу. Тэгээ өсөх учраас жоох юм махан хоол идэхгүй бол би өндөг идээд гарчвал өсөх бах гэж одоо тэгээд шууд гараад ирсэн. Тэдүүлээ Макдоналдс авч өглөөний цай авч. Энэ жоохон ерөөл босолтой. Тэгээд одоо одоо 8:40 болж байна. Би 9-өөс ажилтлаа. Юма 50 идчихэд ороход ер нь л амжина. English muffin breadтэй талхтай. Ягтай юм завсан. Бүтэн карамел латте. Би амар сони ингээд Gatston дээр уух амар дуртай заяа. Яг Gatston дээр амар crave гэдэг. Мессеж аваад Gatston дээр уух юмсан гэдэг амар хүсэж байдаг гэх юм уу. Монголд ч адилхан байсан заяа. Бас Gatston дээр дуртай байсан. Монголд бол зүгээрсэн ч гэсэн Японд ирснээс хойш би амар float хийдэг болцоо. Тэгэл жоохон мэдээл амар гиз дөрөөл. Тэгээ би яагаад ингэж амар амархан дөрөөд байгаа юм бол гээд одоо AI ChatGPT-гээс асуусан л та тэгсэн чинь Gatston дээр их уух мэдээж тэгээд шарсамт хүмүүс идэх тэгээд саруулаар юм уух ер нь иймэрхүү юмнууд гиз айгу амархан дөрөгдөг гэсэн чинь баг ихэнх миний иддэг юмнууд би одоо ингээд гадуур хатлаа гэхэд шарсан юмс ер нь айгу их иддэг. Тэгээд уух юмнуудаа дандаа саруул маруулаар уудаг. Тэгээд Gatston-аас их уудаг. Тэгээд би сүүлийн ер нь Gatston-даа айгу баг ууж байгаа. Ер нь ингээд хоол хата Gatston-даа авахгүй жуус ч юм уу эсвэл кофе ч ер нь их уудаг. Ер нь жуус аваад байгаа. Тэгээд одоо өглөө айгу нойр үрээд байгаа учраас кофе авчлаа. Би өгөн саруулаар ч гэсэн баг ууж байгаа. Энийг одоо саруулаар уухаас өөр аргагүй байгаа учраас энийг саруулаар уучих. Ажлаад арчаад хичээлээ хийж бодож гин одоо шалгалтаа өртөж гин. Мөнгө айгүй хөрөгдөж байна ингээд. За мөнгөтэй гам чи ингээд айгүй өнтөө хоол аваад тэг кафе мэд суугаад мөнгө өргөдөг тийм.